багшлах эрхийн сертификаттай багийн гишүүн савд багнаа DealShaker талбар дээр хэрхэн ажиллах тухай орчуулсан 6 цуврал хичээлийг та бүхэнд төлөвлөж байна. 2 дугаар хичээл Merchant Profile буюу мерчантыг хэрхэн бүрдэх талаар яригдана. Merchant account бол Merchant Office-ийн нэг хэсэг байгаа. Merchant account гэдэг хэсэг рүү ороод Merchant Profile буюу бүртгэлээ хийх хэрэгтэй. За эхлээд Merchant Profile гэж юу болохыг тодруулъя. За Merchant Profile гэдэг бол таны санал болгож байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар одоо өөрийн чинь талаарх мэдээлэл гэж ойлгож байна. За бүртгэлийн маягтыг бүглэхдээ англи юм уу хятад хэл дээр бүглэнэ. За өсвөлт англи хятад хоёуландаа бүглсэн ч болно. Эсвэл англи хэл одоо мэдэхгүй бол өөрийн улсын хэл дээр бас бичиж болно. За маягтын датагийн new гэсэн статус гарч байгаа. За энэ бол таны бүртгүүлж байгаа бүртгэл хараахан илгээгдэж хянагдаагүй байгааг илэрхийлнэ. За хамгийн ихний алхам бол Merchant Profile-ийн нэр өгөх байгаа. За энэ бол таны бизнесийг илэрхийлсэн одоо нэвтрэх нэр болно. За хэрвээ бүртгэлтэй компани бол энэ компани нэрээр байж болно. За эсвэл ямар нэгэн нэр зохиож өгч болно. За дараа нь тодорхойлт гэсэн хэсэг байгаа. За энэ таны бизнесийн танилцуулга дүрслэл гэж ойлгож байна. За энэ хэсэг дээр та бизнесийн талаар аль болох дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл авах хэрэгтэй. За хэрэг та хуваараа бизнес эрхлэгч бол одоо өөрийнхөө тухай бичиж болно, өөрийнхөө юу хийдэг, яагаад одоо DealShaker бүртгүүлж байгаа тухайгаа бас бичсэн ч болно. За жишээ нь би бол чөлөөт уран бүтээлч бөгөөд өөрийн зурсан зураг хүмүүс сонирхолж зарахыг хүсэж байна. Би чөлөөт цагаараа зурдаг, харин одоо амжиргаагаа залгуулахын тулд цэцэрлэгч хийдэг. Та бүхэн миний вебсайтаар зочилж миний бусад зургуудыг үзэж сонирхож болно. За хэрвээ та бүртгэлтэй компани бол бизнесийн дүрслэлийг маш тод томруулна. Одоо бизнесийн юуг илүү чухал гэж үздэг дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. За бизнесийн тодорхойлолт бол таны бизнесийн имижийг бүрдүүлж одоо илүү олон худалдан авахчийг татах давуу талыг бий болгож байгаа. За дараагийн алхам бол мерчантын төрлөө сонгох гэж байгаа. За энэ хоёр төрөл байгаа. Хуваараа бизнес эрхлэгч гэж байгаа. За хэрвээ та бүртгэлтэй компани биш бол энийг нь сонгох хэрэгтэй. Бүртгэлтэй компани гэж байна. За хэрвээ та бүртгэлтэй компани бөгөөд одоо DealShaker-ыг ашиглан шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчийг татчих бизнесээ өргөжүүлж байгаа бол энийг сонгох хэрэгтэй. За хэрэглэгчид таны бизнест очилж таны бүтээгдэхүүн үйлчилгээний купоныг худалдаж авахд тэдгээр хэрэглэгчдийг байнгын үйлчлүүлэгчтэй болгож чадах хэсэг нь танаас хамаарна. За бүртгэлтэй компани гэдэг хэсгийг сонгоход дахин 2 цанх гарч ирнэ. Компани бүртгэлийн дугаар юу гэдэг альбом дотор гэсэн. За энэ мэдээлэл нь олон нийтэд ил харагдахгүй зөвхөн таны хувийн мэдээлэл дотор хадгалагдана. За компани бүртгэлийн дугаарыг заавал бүтлэх хэрэгтэй байна. Вебсайт URL гэсэн хэсэг байгаа. Энэ бол таны бизнесийн талаар одоо хэрэглэгч үйлчлүүлэгчдэд илүү мэдээлэл авах, танай компани талаар олж мэдэхэд одоо илүү хялбар болох чухал хэсэг байгаа. За хэрэг та бүртгэлтэй компани биш хуваараа бизнес эрхлэгч байсан ч одоо өөрийн вебсайтаа түүнийг энд бичиж болно. Энэ мөн одоо мерчантын одоо удирдлага таны профайлыг бас хурдан баталгаажуулах туслах. За хаяг болон утасны дугаар. За хаяг болон утасны дугаараа одоо зөв оруулсан хэсгээ сайн нягтлаарай. DealShaker нь бол 7 хоног болгон одоо мерчантуудын профайлд одоо мэдээллүүд хаяг утасны дугаар зэрэг үнэн зөв хэсгийг санамсаргүй байдлаар сонголт хийж шалгаж явах бөгөөд одоо буруу оруулсан мэдээллээс болоод таны профайлыг одоо бүр мөсөн хааж таны зар сурталчилгааны одоо хүчтэй хугацаагаас дуусгах болгохыг бас анхаарах хэрэгтэй. За хэрвээ та профайлынхаа мэдээллийг засах хэрэгтэй бол зөв цаг хугацаанд хийж байгаа хэсгээс анзаараарай. Хэрэг таны зарын хугацаа хүчтэй үргэлжилж явах үед та профайл мэдээлэлээ засах хэрэгтэй байгаа бол мерчантын удирдлагуудад
нэвтрүүлгээр болон одоо шинжилгээг хүсэж байгаа мэдээлэлээ багтаа имэйлээр оруулах хэрэгтэй. Энэ таны хүсэлтийг одоо хурдан шийдвэрлэхэд туслах юм. Тэгэхгүй бол таны одоо компани хүчтэй хугацааг дуустал бас үлээх шаардлагатай. За сүүлийн хэсэг бол түгээмэл асуулт. За дээд шекер дээр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ байгаасаа гэж та хүсэж байгаагаа бичнэ. За эдгээрийг бүгэлж дууссаны дараа хадгалах гэдэг товчийг дарна. Таны мэдээлэл одоо удирдлагын хэлтс рүү илгээдэж таны статус бол хүлээгдэж байна гэсэн гомдол шилжинэ. За баталгаачлал буюу зөвшөөрөл нь бол ажлын 10 өдрийн дотор хүрнэ.